Эртээ урдын цагт биш. Өнөө цагт юмсан ч 40 мянгатын унган гэр бүлээс 4 хүүхдийн отхон айлын хинцхэн охин банд цэцэг гихч амьдардаг байж л тээ. Та нар яагаад банд цэцэг гэж нэрлсийг нь гайхаж байгаа вэ? Гээдсэнд байхад нь аав нь хүү төрнө гэж бодоод банд гэд нэрлчихсэн байхгүй юу? Гисэн ч хэлээ хөөхөн охин төрж цэцэг гэдэг дагуур авч гин. Бандаа охин багаасаа Барби биш Балиус, түүфэл биш Турник, цэцэг биш Цемдэр тоглох дуртай нэгэн байж л дээ. Ямар амар эвгүй илг юм бэ? Цэцгийн охин ажилд гарамгай, үйлсд уран, өтгөст дэмтэй нэгэн байсан. Банда хөл бөмбөгийн улаан фанад өөрөө ч тоглох дуртай охин болохоор хөл бөмбөгийн клубд байдаг байж. Нэг өдөр клубын спортын талбайд хэдэн шин залуус хөл бөмбөг тоглохоор ирсэн байдаг юм. Бандаг тэднийг дасгалжуул гэж багш нь үүргэсэн байж л дээ. Банда охин талбараа орж ирэхэд залуус гайхацгаан харахаж. Бандаж замдаа таарсан төмөр сандлыг ганц гараараа суг татаж холдуулаад тэдний зүг том алхаад ирж гин. Банд цэцэг гунхан алхаж очтол залуус түүнийг бишрэн харах нь түүний нүднээ ээлтхэн харагд. Намайг хөөрхөн охин байна гэд хараад байгаа юм бах та гэж бодсон охин маань гинтхэн эр хүний тохиолдол нь тархин дотор нь хангидж ирээд ичингүүрээд нэг залуу хөнхөө цаашлуулчих гээд хөнхөн цаашлуулагч гэж тэр жигтэн дэлб зөхиод унгаачихлаа. Сандарсан банд цэцэг бүгдийг нь босгох гээд суг татахдаа ийш тийш залуусыг шидэлж гарч гин. Батагийн нүдэнд банд цэцэг үнэхээр гайхалтай хүчтэй харагдаж гин. Учир нь Батад ийм гайхалтай хүч чадал байхгүй учраас тэрээр яг л мөрөөдлийн гүнжих нь харагдаж гин. Банда булан чигдэх төнөө муутай залууг хараад яацарцаа амтэмт. Булан руу шидэ шигдүүлээд хайчихч. Очиж гаргая та гэж бодоод ангас хийгээд алхаад очтол өнөө залууч нь лус авдаг харсан юм шиг сүнсэн зайлаад гацаад өглөө. Үгүй лус авдаг биш лусын дагнаа олсон гэд балмагдаад гацна нь энэ байхгүй юу? Энэ насны ханаа олсон юм шиг л хөөрч тоглох Бата дурлалын бүн шоконд ороод тарих зүрх нь учраа болохоо бодоод тэр чихтэй гацна нь. Банд цэцэг маань Батаг нэг гараар өргөөд нөгөө гараараа уц татаад босгохдоо талбай нөгөө зүр хүртэл шидэд хайчихлаа. Шидэгдэж байхдаа ч Бата аз жаргалтай өмбөн агаарт хүн явж байв. Найзууд нь бандагаас айгаад Батаг чирээ талбайгаас humгүй зугтаж гин. Банда хийдэмэл бөмбөгтөөгөө хамт үлдлээ хөөрхий. Дараа өдөр Бата шидэгдэд унахта хөлөө гэмтэж гараа уулсан бөгөөд таяг тулаад талбайн тэр хавьд ирж гин л дээ. Банд цэцэг ганцаараа төрнийг дээр сунаагаад түүпи хувааж тоглож байвгүй. Миний гүнж чинь ямар гайхалтай юм бэ гэд очих гэтэл ичингүүрэн болоороод хийдэмэл тэр хавьар доглон алхаж явлаа. Бата арай ч үгэж бандагийн дэргэд очиод бэлэглэх гэж авсан цэцгээ өөдөөс нь бариад маа гэд хэлэх гэж байгаад хитрхи эцэндээ манараад маа гिचгчгээд үүнийг харсан бандагийн үүр савсан ганцхан аваад шидчихлээ. Бата босч ирээд за би чамаас ганцхан юмгүй битгий намайг авч шидгэрээ. Хоёулаа хамт маш их хоол идэх үү гэж асууж илтээ. Маш их хоол гэдэг үгийг сонссон бандагийн оймэрсэн сэтгэл нь цэлмээд ирэх шиг, уйдгарлсан нүд нь гялтганах шиг боллоо. Ингээд Бата маргааш уулзъя гэж хэлэх гээд дугаарыг энэ асуудал надад уцмээдгүй гэдгийг цочорсон Бата гайхаж орхилоо. Ийм амар хүнд яаж утас тогтох вэ гэж бас бодоод энэ асуудлыг шийднэ гэд зоригтой хөдлөлөө. Бата Unitel-ээс бөөн дата бэлэгдээ шин дугаар авлаа. Бата шин утас шин дугаараа бариад хайрын бурхан, ханийн тэнгэр, хаан хурмас хатан заяараа доголж гарлаа шүү. Банда яг мод цогж тоглож байхад нь Бата хүрээд ирлээ. Би чамд бэлэг өгөх гэсэн гэд утсаа шин симтэйгээ өглөө. Банда гайхаад эргүүл тойруулж үзэж байгаад намайг манай гэрээ хин жоохон балмад өсгч гисэн байж магадгүй. Sorry гэд утсыг нь авлаа. Утсаасаад шин дугаар нь бөө мессежээр зочирдуулав. Сар бүр ашиглах 5 ГБ дата, нийт 30 ГБ дата, дээр нь гейминг, стриминг, сошиал багцуудын нэгийг нь сонгож 6 сарын турш үнэгүй ашиглах бэлэг болгоогүй. Бандад аль багц нь ямар учиртай болохыг мэдэхгүй байсан болохоор нүдэ анж санамсаргүйгээр нэгийг нь сонгоод сошиал багцыг идэвхжүүлчихлээ. Яах вэ хөөрхий? Тэгээд тэр хоёр маш их хоолой идэнгээ бөөн дата бэлэгтэй утсаараа Facebook орж булчинлаг эмэгтэйчүүдийн дасгал хийж байгаа зураг видео үзэж гин. Цэцгээд энэ бүх үзсэн зүйл нь маш их таалагдсан учраас ийм гоё шин зүйл өөрт нь танилцсан Батада шууд л
дурлчих нь тэр. Бата хөрхийн хажууд нь суугаад хоолоо чигж гарлаа шүү. Арай ч юу зэлгэлчхад араас нь цай уужхад эргээ тардал бандаа өөдөөс нь нэг тим гихийн аргагүй харцаар харан суугаач. Бата анх удаа түүний нүдэнд маш хөөрхөн харагдлаа. Яагаад ч юм цаанаас нь үнс чихмэр сэтэл төрөв уучраа олохгүй аваад хайчихлаа. Бандад мөргүүлсэн Бата ухаан алдчихаа сэрэг хэтэл яг дээр нь бандаа зогсож байхын тэр. Түүнийг харсан Бата үгээр хэлж үзгээр бичих арга байхгүй тийм их аз жаргал мэдрээд өөдөөс нь энийг сэтлэж иг. Ингээд бандаа охин Батаг хоёр гар дээр өгөөд алтан шаргал нарны зүг алхаад явсан юм гэдэг.